Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдралд болсон үйл явдлыг томилон хүргэе. Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин гадны мөнгөн урсгалыг гадагшлуулах явдлыг хязгаарлах зорилгоор зарлиг гаргасан байна. За түүний энэ явуулж байгаа үйл ажиллагаа нь сүүдрийн буюу далд эдийн засагт тэмцэх хөрөнгийн гадагшлах урсгалыг хязгаарлах хүрээтэй өргөн хүрээтэй юм компанид ажил явуулж байгаа. За энэ хүрээндээ бэлэн мөнгө болон алтны экспортыг хязгаарлах тухай зарилгуудад лав гарагт гарын ус узурлаа. За нэг зарилгад дурдсанаар Оросын хилээр Евразийн эдийн засгийн холбоо руу рублийн бэлэн мөнгө авч явахыг 4-р сарын 1-ээс эхлээд Оросын банкны ханшаар 100 мянган $аас дээш тэмцэх хэмжээтэйг мөнгөн байдлаар бол бэлнээр тээвэрлэхийг нь хориглох юм зарлиг гаргасан байна. За мэдээж энэхүү зарлагт бол зарим нэгэн үл хамаарах зүйлийг оруулж өгсөн. За өөр нэг зарлалт нь 5-р сарын 1-ээс эхлээд Оросын холбооны улсаас 100 граммаас дээш жинтэй алтан гулмаа экспортлохыг хориглосон. За үүнд зарим нэгэн үл хамаарах заалт бол орсон ч гэсэн арилжааны банкуд бол үүнд бас хамаарахгүй юм байна. Хоёр зарлаг нь бол засгийн газрын портал дээр нийтлэгдсэн. Оросын холбооны улсын хувьд сүүлийн үед захимжуулах үйл ажиллагаа явуулж байгаа. За гисэг хэдий ч бэлэн мөнгөний эрэлт нэмэгдэж байгаа. За зөвхөн 2026 оны 1-р сард банкны системээс ойролцоогоор 13.2 тэрбум $, цэвэр бэлэн мөнгөний урсгал гарсан гэж мэдэгдэж байгаа. За энэ нь бол бизнес эрхлэгчид нэмэгдсэн өртгийн алтан татвар болон бусад төрлийн татвараас зайлсхийх зорилгоор далд эдийн засгийн салбар руу шилжиж байгаатай холбоотой гэж ажиглагчид харж байна. Оросын холбооны улсын сангийн дэд сайд Алексей Мойсеев алтыг хууль бусаар гүйлгээнд гадаад валют орлуулагч болон ашиглах нь улам бүр нэмэгдэж хөрөнгийн гадагших урсгал болон мөнгө угаах үйл ажиллагааг өдөөж байна гэж мэдгдсэн. 2026 оны 5-р сарын 1-ээс эхлээд хувьхан хуулийн этгээд болон хуваарай бизнес эрхлэгчид нийтжин 100 граммаас дээш цэвэршүүлсэн алтан гулмайг Оросын холбооны улсаас экспортлохыг хориглоно гэж баримт бичигт дурдсан. За бэлэн мөнгөний хувьд үл хамаарах зүйл нь олон улсын нисэх онгоцны буудлуудаар дамжин экспортлох үед үүнд бол хамаарна. За гэхдээ экспортлогт нь эдийн засгийн газраас тогтоосон банкны дансаас мөнгө татсныг баталгаажуулсан банкны хуулга эсвэл бусад баримт бичгийг биедээ авч явсны үндсэн дээр тухайн бэлэн мөнгийг гадагшлуулах боломжтой болж байгаа юм байна. За алтан гулмын хувьд Оросын холбооны улсын шинжилгээний танхимын зөвшөөрлийн бичиг баримт байгаа тохиолдолд Винокова, Шереметова, Домедова, Кневчи зэрэг олон улсын нисэх буудлаар дамжуулан Оросын холбооны улсын хилээр агаарын шалган нэвтрүүлэх цэгүүдээр дамжуулан цэвэршүүлсэн алтан гулмайг экспортлоход үл хамаарна. За мөн хуулийн этгээд хуваарай бизнес эрхлэгчид гулмаа алтыг Евразийн эдийн засгийн бус улс орнуудад экспортлоход тухайн тохиолдолд бол үл хамаарна гэсэн ийм заалтуудыг зарилгад оруулсан байгаа юм байна.